Оржуулгын төрийн байгууллагуудын ажиллаа хийж байгаа. Элчин сайдын яам бол маш их чадварчсан. Тэнд хэлгүй хүнийг ч байхгүй. Солонгос хэлтэй мэрэгжлийн туршлагатай хүмүүс ажиллаж байгаа. Аль болохоор иргэдийнхаа төлөө анхаарч байгаа. Энэ шон дээр бид нэр өдрийн цагаар тэр буудал дээр гадны элчин сайдын яамдуудыг бүгдийг байрлуулах юм бол юу болох вэ? Тэр айлч хууль дүрмэнд нь тийм зөвшөөрөл байхгүй шүү дээ. Тэгээ бид нар сая хөөцөлж байгаад энэ шоны бүсэд элчин сайдын яамны салбарыг байгуулах зөвшөөрлийг айлын засгийн газраас авч чадсан. Удахгүй 2 хүн томилогдно. Тэгээ тэндээ одоо тогтмол өдөр болгон бас ингээд иргэдэд анхаарал ажиллах юм нөхцөл бүртнэ. За тэгээ бид нар одоо энэ хууль бусаар оршин сууж байгаа иргэдийнхээ тоог цөөрүүлэх аль болохоор тэрийг байхгүй болгож иж одоо манай асуудал бол цогцоороо шийдэгдэн гэдгийг анхаарах хэрэгтэй. Одоо виз авж байгаа улсууд урд өмнөхөө бодвол одоо 3 сарын визтэй улсууд очоод тодорхой хугацаанд байж байгаа хэл зөрчихгүй тэр хүмүүсийн одоо хэл зөрчилд бол буурсан. Тэгэхээр бид нар өөрсдөө энэ дээр хариуцлагатай аялах тал дээрээ за тэгээд бас бид нар бүх таньдаг мэддэг бидэж гэсэн хүмүүс хэлээд юу анхаарч байгаа ямар сэрэмжлүүлэг гарч байгаа. Одоо тэр яамны вебсайт, пэйж хуудас, сошиал дээр бид нар одоо сэрэмжлүүлэг байнга тавьдаг. Яг тэр хэрэгтэй мэдээллийг тийм олон үеэс үздэггүй. Виз мэдүүлгийн төвүүд дээр за мятын онгоцонд ингээд зөндөө зарлаад хэлж байгаа. Онгоцноос буунгууд онгоц буудал дээр монгол хэлээр бүр одоо за мэдүүлгээ ингэж бөглөөр ачаа баргандчин хям одоо махан бүтээгдэхүүн байж болохгүй тэдний хуулиараа маш өндөр торгуултай гэдэг анхааруулах сэрэмжлүүлэг байсаар хахад тэрийг ерөөсөн харахгүй очиод шалгуулдаг. Тэгэл очиод буруу юм ярьдаг. Ийм зөрчлүүд байна. Хариуцлагатай аялж байгаа олон хүн байна. Тэднээс ерөөсөө ийм асуудал ерөөсөө ордгоо. Тэр хүмүүс сошиал дээр тэрийг бичихгүй штэ. Зүгээр явах ёстой журмаараа яваад тодруулах шаардлага гарсан бол ороод тодруулахад цаатлын өрөөрөө авч орлоо тодруулаад бүгдөө гараал явдаг. За үнэхээр одоо тайлбарлаж чадахгүй байгаа хүмүүсийг бол үлдээдэг. Бүр одоо дүрмээ зөрчиж байгаа тохиолдолд тэрүүх нь тэд нар чи өөрснөө протокол үлдээд тэгээд буцаагаад Монголынх нь онгоцон суулгаад явуулдаг.